Монголын гар нэхмэлчдийн холбооны хүмүүс анхныхаа өдөрлөгөөр бид нар ингээд хандивын арга хэмжээ явуулсан юм байгаа. Энд одоо дандаа гар нэхмэл малгай хувцснууд байгаа. Энийг одоо энэ хүүхдүүдэд танилцуулах гээд энд ирсэн байна. Тэгэхээр Монголын гар нэхмэлчдийн холбооноос тэгээд энэ жил одоо 10 сарын 12-нд гар нэхмэлчдийн нээлттэй өдөр зохион байгуулсан. Энэ өдөрлөгөө бүрэн өмнө нь уламжлалт болгон зохион байгуулсан хандивын малгайны аянаас өмчлөлт 100 гаруй өсвөчүүдийн нийтдээ 230 гаруй нэхмэл малгай, нэхмэл ороод гайхалтай хайрын шингээ уралсан бүтээлүүд ирсэн байгаа. Тэгээд энэ удаагийн аянаараа бид их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн цусны ангиас тасагт бяцхан өрсөлдөд зориулсан юм холбоон ойл малгай хүмүүсүүдэд танилцуулаар ирсгэсэн байна. Монголын гар нэхмэлчдийн холбооны фирмүүд Ямдаа явж байна. Өдөр төсөөлөлт гişүүд гэрэлж байна. Мөн наран байна. За бид нар өнөөдөр өнөхөр одоо сэтгэл дүүрэн хүрэлцэн явлаа. Өчний өгвөл бүхэл бүтэн одоо давтамжтай жил бүхэн уран гартаа бүсгүүчид маань хайраа шингээ уралсан малгайгаа бусдтай одоо дэм өгөхөөр эрүүл урдан эрүүл болоораа бидэнтэйгээ хөл нийлэн алхаарай. Дулаан сэтгэл энэ малгайгаар дамжиж та бүхний одоо эрүүл байхад нь бүхэл одоо бүхэл бүтэн амьдралд нь эрүүл тавьж одоо уран бүсгүүчүүд маань энэ нэхмэлийг нэхэж гар сүлбэрийг нэхэж малгай хувцас бүхэл зүйлийг оруулсан байгаа. Та нар минь энэ одоо хөөрхөн бидний бэлгийг эдэлж хэрэгжилж үнснээр эрүүл байж бидэнтэйгээ хамт одоо инээж хөрж одоо аж аргалтай дүүрэн байхаас ирэж байгаа шүү. За баярлалаа. Одоо үнэхээр сэтгэл авч байна. Энд оролцсон бүсгүй шүлэг бүрэн гартаа бүгдээ энэ хүмүүсийн өмнөөс эцгийн өмнөөс бидний өмнөөс бүгдээ маш их баярлалаа. Халуун сэтгэл дулаан зүрх одоо хаа сайн үг төв болтугай гэж ирээдээ.